Сайн байцгаана хүмүүс үзэгчтэй. Манай бэлгийн нус тавчаад одоо подкастын маань ээлж дугаар үзэж та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За үзэж та бүхэндээ энэ өдрийн мэндийг мөн хүргэе. За мөн судлаач бэлгүүндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаар дээр бол одоо Монголын түүхээр үргэлжлүүлэхээр байгаа тийм. За өнгөрсөн дугаар дээр чинь нөгөө хайдуу байлдаал. Хайдуу байлдаал үзэгчтэй сэтгэлдлийг уншихаар мэддэг нэр орж ирлээ энэ төр гэж бас яриад байлээ тий. Хайдуу хаан чинь өөрөө нөгөө өгөөдөө хааны удам. Тий. Өгөөдөө хааны ач хүү. Тий ач хүү. Дээр ярьжсэн нөгөө нэг цуст хуралдаан үеэр хайдууг амьд үлдээдэг. Батхан үлдээдэг тий болно. Тий. Бат мөнхөд. Тий. Нас баг байсан учраас насан залуу. Тий. Энэ одоо юугаа мэдхэвдээ гээд амьд үлдээ штэ тий. За тэгээ тэр нь бол одоо үнэхээр нөгөө өөрөө өгөөдөө хааны өгсөн муу учраас одоо угаасаа хаан сентийн төлөө ямар нэг юм хийх нь ойлгомжтой. Тий. Тэрнийгээ бас өөрийгөө бол одоо хууль ёсны гэж үзэх нь ч зөв. Тий, зөв. Тэгээ яг тэр үнцгээс харах юм бол уул нь хувилаа бас яг бол биш гэдэг байгаа тий. Тий. Өөрөө бол нөгөө хүчээр хаан сентийг авсан учраас бас хайдуугийн арсалтх нь бол зөвлөдөө тийм байгаа даа. За ингэж үзэгчтэй энэ удаагийн одоо манай дугаарыг хамтран ажиллагчаар Fortus Gym хамтарч ажиллаа. За Fortus Gym нь Peace Tower-ийн 12 дахь урт 1203 тоотод өдөр болгон үйл ажиллагаа явуулж байгаа. Та бүхэн маань хэрвээ бие махбодоо чирэгжүүлээ, мөн илүү эрүүл болъё, илүү одоо сайхан харагдгийг гэх юм уу те хүсэх юм бол Fortus Gym дээр заавал очоорой. За манай энэ удаагийн хамтран ажиллагч учраас манай судлаач бэлгүүн бас өөрөө тэнд их бэлтгэл хийдэг те. Та тэгсэн үстэй. За тий. Хамтдаа бэлтгэл хийж түүхэн талаар ярилцсан үсэх юм бол Fortus дээр очоорой гэж өөрч байна. За энэ удаагийн дугаараа эхлүүлээ аялаа. За ерөн түрүүчийн дугаар дээр бол яг хөө хайдуу бол ингээд одоо хувлаа эсрэг энэ такл маканы цөл одоогийн Шинжааны том цөл дээр одоо байлдаж зарим нь одоо хувлааг бол ер нь бас нэлээд сандрааж байсан. За Монголын эзэнт гүрэн задрахад хувлаагийн байгуулсан Иван улсад яг ингэж асуудал өрнж байлаа. Цагаадагийн талынхныг өөртөө татчихад байсан өгөөдөө хааны ач хүү хайдуу хувлааг нилээн сандраж хувлаа өөрөө паганта хүртэл зөрчилдөж одоо тухайн үеийн паганы хаант бас одоогийн Мянмар паганта зөрчилдөж бас энэ паганы зэргүүдийг бас нэг ялж исэн бол дараагийн зөрчилдөө нь яа харахгүй Аннам одоогийн Вьетнам Чампа одоогийн Лаос Кхмерийн хаан тус одоогийн Таиланд лөө. Үгүй. Кхмерүүд Камбож аахгүй. Гих зэрэг одоо энэ бас дараагийн хувьд бол өөртөө зөрчилдөх нь тодорхой. Чухам яагаад ингэж зөрчилдөв гэвэл хувлаа өмнөдийн далаад гарах гээд байгаа юм. Өмнөдийн далаагаар Гуанчжоогоос хөдөллөөч гэдэг юм уу? Тийм ээ. Одоогийн Гуанчжоогоос хөдөллөө, Шанхай, Нанжингаас хөдлөөд тойрох гэхээр яа харахгүй Малакийн хоолоор гарна. Малакийн хоолойг мэдлэлдээ оруулахын тулд Энтгэтийн хойг хэрэг болно. Буюу зүүн өмнөд Аз өөрт нь хэрэг болно. Энтгэтийн хойг дээр Анамын хаан тус, Кхмерийн хаан тус, Чампа хаан тус орчин тогтнож ирсэн болохоор өөртөө хүссэн үсэг үзэрчилдэнэ. Ингээд Малакийн хойгд хяналтаа тогтоох гэж ил зүтгэж байгаа юм. Хэрвээ Малакийн хойгд хяналтаа тогтоодгол юм бол одоогийн Ираны Ормуз тухайн үеийн ил хаан тусын газар нутаг руу далаагаар очих гээд байгаа юм. Энэ бол хувлагийн л бодлого. Газраар явъя гэхээр зэрэг цагаадаагийнхан гэж нэг айхтар ядаргаатай нэг нөхдүүд юм. Стажинка хан болоод тулчаад байгаа юм. Цагаадаагийнхан ч тэгээд угаасаа голд нь байгаа шүү дээ тий.
голд нь. Байршлын хувьд бол Алтан ордны улс Илхант улс Юан гүрэн цагаад ихэр чи яг нэг Дунд нь. тий дунд нь. Тэгэхдээ том газар нутагтай шүү. Тий. Далаад хараахан гарч хурж чадаагүй. Одоогийн энэ Тажик, Туркмен, тэгээд Кыргызстан, Узбекистан, тэгээд Пакистан, Афганистан гэдэг одоо энэ улсуудын газар. Тэгэхээр энэ Дорн Туркестан буюу одоогийн Хятадын Шинжааны зүүн хэсэг. За тэгээд энэ Памирын их улс, Шинжааны цөлч гэдэг юм уу? Яг тэр хавийг хамарсан их том улс байгуулсан байгаа. Тэрэн дээр чинь өгөөдөөгийн ачгүй очоод өөр ингэсэн мэрх мэдлээ тогтоочод байгаа байхгүй. Цагаатагийн хаант улсад удам дамж удирдажсэн Дуваа Баатарыг бол ширээнээс нь буулгацчихсан. Тэгээ өөрөө тэнцээ хүчин гэж зузаалаад Хувлаг эсрэг үцээд байгаад байгаа нь шалтгаан. Хувлаг яагаад эсрэг үцчих вэ? Хувлаа бол ерөөсөө өргөмжлөгдсөн хаан биш. Тэгээд ч хар хоримд суу хүн бол би. Хар хоримыг өөрийнхөө эзэнт гүрний өөрийнхөө байгуулсан улсын хойд хязгаар болгочхоод тийшээгээ зүгэлдэгчгүй. Өвгдээцсийн нутаг руугаа эдийн засаг худалдаа арилжаа буюу худалдаачид жинчдэгч явуулдаггүй. Дэлхийн ертөнцийн төв байсан хар хорин хотыг зүгээр захын нэг ус болгож Нангиадын энэ Кайфэн Хамбалик одоогийн Бээжин шүү дээ. Хамбаликч нь энэ газар нутаг дээр төвлөрсөн болохоор Хувлаг бол алтан ургаас нүүр буруулагч гэж. Энэ бол эзэн Чингис хааны одоо хэдийгээр ач хүч гисэн өөрийнхөө төрөл нэгтнээс нүүр буруулсан гэж ерөөсө дургуцаад байгаа хүн бол хайдуу байлаа. Дагуус аргач алга биш дээ ялтчихгүй тий. За бас яг ер нь бол тэр одоогийн хар хоринлууд худалдааны их урсгалыг татахын тулд Чингис хаан чинь бүр зүйл бүрийн арга хэрэгэлдэг гэсэн. бүх аргаа хэрэгэлсэн. Одоо жинчтийн барааг өндөр үнээр худалдаж авдаг. За тэгээд тэр жинчт нь дараагийн жинчтэй дуудаж авчирдаг. Тэгс явсаар байгаад нэг их торгоны зам дээр тамиг ингээд хар хоринлууд татаад аваад ирсэн байдаг. Тэгсэн чинь одоо Хамбалик руу яваад өгчхөөр яахын арга байхгүй. Худалдаа арилжаанаас гачигд одоо таслагдаад нүүр бүр ингээд хинч очтгоо бараг газар болгоо хийчлээ шүү дээ. Тий. Тэгээ тэнд нөгөө уугуул монголчууд нь байгаа. Одоо хасрын талынхан, бэлгүүтэйгийн талынхан. За тэгээ хачууны үр удмынхан ч гэдэг юм аа. Тэгээд мөн хөлгөн ханхуугийн талынхан ч гэдэг юм уу. Ер нь Чингис хааны ах дүүсийн талынхан тэнчэнэ бас үлдчихэд байгаа. Мөн за 9 өрлөгийн зарим үр удам бас тэнчээ бас үлдсэн. Ихэнх нь бас ингээ гадагшаа байлдаад явцгаасан шүү дээ бас. За тэгэхээр чин энэ газар нутгийг ертөнцийн хөгжлөөс зааглаад тасалдсан болохоор л хайдуу уурлаад байгаа. Хайдуу бол би бол хар хоринд өргөмжлөгдөх ёстой. Өгөөдөө хааны удмын хүн. За ингэж хийх бүрэн эрэхтэй. Буруу биш л дээ тэр. Одоо буруу биш. За ингээд яасан 200 мянган зэрэгээр дайрсан. Түрүүчийн дугаард нөгөө буюун далаатад дайрсан шүү дээ. Тэгээд нөгөө 200 мянган зэрэг нь одоо хинт хайдууд ялагдаад хайдуу улам цаашаа Такалмаканы зөлөөс одоо баруун хойд талаас нь хумхаар бүх үйл ажиллагаагаа зохион байгуулж байсан байна. Алтан ордон энэ үед юу болов? Монголын алс өрөнд дэх байгуулагдсан Зүч хааны удмынхны байгуулсан Алтан ордон. Алтан ордны эзэнт улс. Алтан ордны эзэнт улс ер нь Дунай мөрнөөс одоогийн Кыргызстаны ишгэн хөл нуур буюу эсэлгүүл хүртэл оршин тогтнож байлаа. Маш том газар нутагтай. Зүчийн өрөвдөө захирж байсан юм. Хувлаа яг ингээд өөрийн улсаа байгуулахад бэрх хувлаа татвар төлөхгүй гэж хэлсэн. Бэрх хувлаа татвар төлөхгүй гэж хэлсэн болохоор Алтан орд ер нь бол аль 1260 оны үеэс ер нь бол тусгаарлагдчихсан байсан. Өөрийнх нь мэдлэг Кипчак каманууд буюу половчуудын одоо ард түмнээс татагдсан цэргүүд Бат хаан болон Бэрх хааны мэдлэлд байсан учраас яг энэ цэргүүд буюу одоо энэ Дундад Аз, Кавказ, Уралын одоо уугуул унган ард түмнийг өөртөө нэгтгээд цэрэгтэй татчихсан болохоор Алтан ордныг байгуулсан. Өөрийнх нь байгуулсан улсад бол үндэстнийх нь олонхийг түрэг үндэстнүүд бол эзэлдэг байсан. Тэгэхээр монголчууд их засаг хуультай энэ юу цэрэг иргэний ардчилсан хуультай. Тийм болохоор шашны ямар нэгэн маргаан гаргахгүйгээд нөгөө нэг өөрийнх нь байсан олон үндэстний ямар шашин шүтдээ. Исламын шүттэй байна. За тэгвэл одоо
олонхан шүтдэг бол исламыг шүтчихээ даа гэсэн Бэрх хааны шийдвэр гарсан. Тийм болохоор Христийн ертөнцид буюу Алтан ордны эзэнт улсад алс өрөндөд захирж байгаа Монгол хаад исламын шашинд орох нь тодорхой болсон. Бэрх ямар сайндаа бүр мамлюктай нийлж байгаад хүлээгүүтэйгээ муудалцаа үсттэй. Кавказ болон энэ Азербайжаны газар нутаг дээр Куртигорын тулалдаанд энэ хоёр ан маань үзэж байхад ерөөсөө л гадагшаага байлдаж явж одоо Монголын гүрнийхэн төлөө гадагшаага байлдаж явах хэрэгтэй байсан цэргүүд хоёр хаан хүүгийн талд хуваарлагдчихад хоорондоо байлдаж байгаа шүү дээ. Монгол цэргүүд бүр хүнэн овоо болж исэн тэр амар түүх байгаа шүү дээ. Гашуун түүх байгаа. Бүр уулт бит ингээд овоо болж исэн. Хайр Монгол цэргүүд. Энэ Монгол цэргүүд тэр мамлюктай байлдахгүй яаваа. Ариун ромтой очихгүй яаваа. Бэрхийн энэ занд ууралсан хүлээгөө Бэрхээ чи эзэн Чингис хааны удмаас чи нүүр бурууллаа. Чи бүх Монголын зүрх сэтгэл зорилгоос ч гэсэн нүүр буруулсан. Агуу ислам дээд хөх тэнгэрээс илүү гэж чи үзсэн. Тиймээс чиний хөв тавилан чамд аимшигтай хатуу шийтгэл оноох болно. Чи хайр Монгол цэргүүдийг амийг нь дэмийн чи үрсэн штэ гэж хүлээгүү гаслж ийсэн байна. За ингээд Бэрх хүлээгүү хоёр чинь ингэж буудалцаж байлцсан. Тэгээд хүлээгүү хаанч тэнгэр талиад өглөө. Бэрх хаан ч гэсэн төдөлгөө бас нэг нас орсон. Гайвалж Бат хаан нас орсон болохоор л ийм юм болж ирсэн штэ. За ингээд албан ёсоор Москва захирж байгаа буюу алс өрөндийг захирж байгаа сарай нийслэлтэй ижил мөрөн дээрх одоо оршин сууж байгаа зүчин удмын Монгол хаад нь исламын шашин шүтдэг болсон ердөөл ийм юм. Тэрнээс ш ислам нь бусдаасаа илүү юм да гэсэн юм бол байгаагүй. Тэр чинь олон үндэстэн нэгтгцэн тэр олон нэгдсэн олон үндэстнийхэн дунд түрэг үндэстнүүд олонх байсан. Тэр түргүүд каманууд нь олонх байсан болохоор цаа гэд. Тэгээ дайн болоод энэ Невин Александрыг тэнгэр тайснаас хойш Суздалын талынхан бас нэлээд бас жоохон өндөлтсөж эхэлсэн. Тэгэхээр Христийн шашинтай энэ одоо угр финчүүд буюу славянууд одоо русчууд нь жаахан өндөх юм бол тэднүсийг дарахын тулд каманаас зэрэг татдаг байхгүй. Каман түргээс зэрэг татдаг штэ. Тэгээд тэд нар каман түргийн цэргүүдээс одоо каман түргүүдээс зэрэг татж байгаа юм чинь тэднийхээ шашныг үнэлэх хэрэгтэй. Тийм хүндлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яаж ийн ислам шашин шалтгаан бол яг эндээ байсан. Бэрх хааны тэнгэр тайсны дараа мөнх төмөр ил хаан тусдаа зөрчилдөөнийг нэлээн зогсоочсон цаашаага Европ руу орох бодлоготой байсан хүн байсан юм. Мөнх төмөр хаан, Алтан ордны хаан дэндүү алгуур бодолтой хүн байж. Альваа зүйлд бас их алгуурладаг ийм хүн байж. Гэхдээ хичнээн алгуурлаа гэд ах дүүс ил хаантайгаа ерэн зөрчилдөхгүй гэсэн шийдвэр гаргаж чад байлаа. Одоогийн Турк 13 дугаар зууны үеийн дахин сэргэгдсэн Бизантийн хаан тус. Нийслэл Константинополь хот. Одоогийн Стамбул. Тэр үедээ багш юутай дахин сэргсэн. Арай сэлжүүк болоогүй лөө. Сэлжүүкчүүд чинь монголчуудын талд ингээд байлдаж явж хагаад хүлээгүү бэрхийн хэрүүлд хоёр хуваагдаж ороод хоорондоо алалцаад тэгээ сэлжүүкчүүд чинь бас ер нь нөлөөнд нь орчихгүй юу. Тэгэхэд Бизант дахин сэргэгдэж эхэлсэн. Одоо нөгөө газрын зурган дээр харахад байдаг тий. Яг нөгөө нэг гэтээ Константинополь дээр л тогтцсон байдаг лөө. Тий, Константинополь дээр. За тэрийг газрын зургаар харуулнаа. Тэгэхдээ 13 дугаар зууны үеийн Бизантийн эзэнт улс чинь тухайн үеийн анх байгуулагдчихсэн зүүн Ромын газрын зургатайгаа биш шүү. Жижиг юм ба. Жижиг юм ба, нэлээд жижиг юм ба. Тий, жижиг юм байгаа. Монголчууд чинь баруун хилээ Дарданеллийн хоолой хүртэл сунгачаад байсан шүү дээ. Гандаг дингс Дарданел дээр очичлаа гэд. Ийм том газар нутгийг эзэлсэн мэт хоорондын хэрүүл нь ядж яхад үе яларчих юм аа. Одоо нөгөө гадагшаагаал дайна хийн үсттэй гэдэг. Тий. Эцгээс хүүд шилжээд ахын хэрүүл нь одоо зөрчилдөөн ямар хэцүү юм бэ эдгээр ч одоо. Гэхдээ айгүй хэцүү маань. Тэгээ ямар ч лсэн яг энэ үед арай гэж нэг дахин амьсгаа авсан Бизантийн хаан Михаил Палеолог тэнцвэрт бодлого явуулна гэж шийдвэр гаргаж байлаа. Константинополь хотод.
Бид нэр өөрсдийн гэсэн ортодокс шашнаа бид нар шүтэж тагиж явах болно. Ортодокс шашиндаа үнч байх болно. Буюу үнэн алдартай. Харин бид нартай одоо хэлж байгаа нь Алтан орд болон хүлээгүй одоо Нил хаант байна. Нил хаант улс байна. Мамлюкчууд ч гэсэн бас зүгээр байхгүй. Тийм учраас бид нар тэнцвэртэй бодлого явуулсан нь дээр болов хэмээн би бодож байна. Михаил хааны одоо энэ бодлого. Мамлюк Алтан орд хоёртоо би найрамдах бодолтой гэж бодож байгаа юм. Гэхдээ мамлюкчууд болон Алтан ордтой найрамдахд хэцүү. Мамлюкууд бол эртний Кипчак Камааныхан. Алтан ордод ч бас нэг тэдний талын Кипчак Камаан бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө Монгол зөнхөлж байна. Ил хаант улсын талд ч гэсэн бас асуудал үүснэ. Нэг юмыг хэлэхэд арабууд 1269 онд айн жалуутаад манай Монголыг будаа болгосон гэсэн юм яриад тэрүүгээр амар PR хийдэг гэсэн. Тий. Одоо уучлаарай. Би зүгээр түүхэн үннийг засчий. Арабууд биш шүү. Одоогийн Казахстаны газар нутагтаар амьдарч исэн эртний Камаан, Кипчак Камаан, Алан, Половчууд байхгүй юу да. Зэв жанжин, Сүбэдэ жанжинд хөөгдөөл баруун тишээ зүхтаж явж жагаад тэгээ тэндээ очиод зарагдахад боожлогдож жагаад Венецийн худалдаачдад зарагдаж ирсэн тэр Египтэд зарагдаж ирсэн Кипчак Камаанууд Египтэд төр эргүүлж Мамлюк гэдэг султан тусыг байгуулсан. Тэгэхээр арабууд биш. Египтэд ноёллоо тогтооцсон Камаанууд Монголыг айн жалуутад тогтоосон юм а хэд бух жанжныг. Арабууд биш шүү. Египт буюу одоо тухайн үеийн одоо энэ аюубидийнхнийг сөнөөгөө сирлүү хөөж явуулчаад өөрсдөө тэнцээ хаанд төрт ёсоо босгосон одоо боол буюу гладиатор цэргүүд буюу Камаан үндэстэн Кипчак Камаан Алан Поло үндэстэнгүүд чинь лалын шашинд орчхоод айн жалуутад Монголын цэргийг зүгээр мөргөлдөж тулгарч зогсоосон юм а. Ихтайн ийгээгүй. Ихтайн бол Кавказд болсон. Монголчуудын хооронд. Энэ хоорондын асуудал дээр л бид нар чинь одоо орж ирсэн шүү дээ. Тэгэхээр арабууд игээгүй шүү. Эрхэм үнд үзэгчтэй, эрхэм үнд сонсогчтой. Энийг бас зөв мэдээд аваарай. Египтэд ноёлцсон байсан Камаанууд шүү. Та тэдний нүунийг тэгж тайлбарлажсэн шүү. Боолуудын хаант ус гэдэг. Тийм, гладиаторын. Яг үндсэндээ жинхэнэ эзэн хааны хөөгөө явуулсан. Өөрсдөө бослог гаргаад ирсэн учраас аль бие ёсны ч биш, хууль ёсны ч биш. Аа хэдүүдний галзуурсан юм гэж нэг. Тийм усуд байсан шүү. Мамлюкууд чинь. Тэгэхээр арабууд хэрвээ арабуудтай хамт ажилладаг бол эсвэл арабад ажилладаг бол арабуудтай тараад Монголынхаа түүхээ ярих юм бол өөдөөс чинь танаа Монголыг манай танаа мундаг байлдан дагуулж чинь манай хаан Сайфидийн күдүү үзтэй Бебрас султан эдэр зогсоож илаа гэж тэд нар чи араб байгаагүй маа чам шиг араб байгаагүй тэд нар Камаан үндэстэн байсан гэдгийг бас хэлж байгаараа. За тийм байна. Михаил хааны шийдвэр яаж гарахыг төшөмдүүд нь хүлээж байлаа. Бид нар хэрвээ энэ байдлаараа байх юм бол Ил хаан Мамлюк Алтан орд 3-ын дунд хавсайд болно. Тэд нар бидний газрыг шүлсээ гоожуулан харж байгаа. Бид нар 3 твийг заагалсан газар нутагтаар байгаа болохоор хамгийн түшиз газартай гэд манай арай гэж ахин амилсан Бизант руу дайрах нь тодорхой болох болно. Их Михаил, та энэ талаар нэг ямар арга хэмжээ авах гэж байна? Үнэхээр үнэн байлаа. Энэ бол үнэн байлаа. Арга байхгүй. 3 твийн зааг тэр Босфор хоолой гэж нэг гоё юм байгаа. Босфорын хоолой бол одоо хар тэнгис юу ямар гэлээ? Хар тэнгис үү? Тэ. Нөгөө юу газрын дундад тэнгис. Тэ. Тэгээ Чорны море. Тэ. Тэр донд нь байгаа шүү дээ, тэ. Нөгөө энэ талд нь очиод Европ, энэ талд нь очиод Азигаа. Бүшээнд нэг юм асуулт гарч ирж байна. За түр хальтайлж. Европод католик шашин мандан бадарч байна. За тий. Алтан орд Ил хаант улсад ислам мандан бадарч байна. Энэ голд байгаа энэ одоо ортодокс буюу үнэн алдартан гэж одоо яг яатсан юм одоо хэлээд байгаа. Энэ яг яадаг шашин юм бэ? Эртний зүүн Европын. Нэмж хэлээ 1066 онд шашны дайн болсон Европод. Тэгэд шашны дайн чинь дээдсэгтээ тулаад 2 хуваагдсан.
Нэг нь католик буюу дэлхийд дахныг шашин гэсэн утгатай их папад захирагддаг. Иесусыг төрүүлсэн хүн ээж Гигэ Мария эднүсийг шүтнэ. Гигэ Холи Мария ийм эцэггүй ариун сүнсний нэрийн өмнөөс гээд ингээд байдаг. Харин Славяны зүүн Европт нь одоогийн тухайн үеийн Скиф Сарматуудын нутаг, Скиф, Сармат, Даки, Трациан үндэстнүүдийн нутаг байсан юм. Энд болохоор зэрэг ортодокс буюу үнэн алдартай зөв шүтлэгтэн гэдэг юм үүссэн юм. Зөв шүтлэгтэн гэсэн үг. Тий, зөв шүтлэгтэн гэсэн үг. Яг Иесусыг өөрийг нь хүн Иесусыг Оросын сүм хийд дээр очихоор ингэж гисэн нөгөө яг Иесусийн өөрийн зураг байдаг болохоос Гигэ Мария байдгүй штэ. Тэгэхээр яг энэ Иесусаа шүтэн тэргүүлэгч нь патриарх байхгүй юу? Патриарх. Эднес чинь дорнд Европын улс орн болон мөн ижил мөрөн хурж исэн, Нява мөрөн Москваг бол хурж исэн энэ угрофинүүдэд одоо хуржилж байр сууриа олж исэн. Яага байр сууриа олсон гэвэл Ром эзэнт гүрэн 2 багтаад Бизант гэж зүүн Ром биш үү тий. Зүүн Ром чинь энэ ортодокс шүтдэг байхгүй. Тэгэхэр чин зэрэг нөө нэг цэцэн Ярославаас ахуулаад ч гэдэм үү. За энэ Оросын угрофинууд русчууд хамгийн ойрхон байсан болохоор Бизантаас соёлыг авцсан л байхгүй. Тэгээд Оросд яваад очихсан. Тий. Загал маань нэг тим юм байл ч тий. Ингээд явснаа доор нэг юм. Тий. Доороо нэг ингээд нэг таслалтай юм тий. За нэг тийм бай. За ярина. Шашин бол нэг юм байгаа юм. Тийм байгаа. За ямар ч байсан нэвтрүүлгийнхаа дундуур хамтран ажиллагчаа нэг танилцуулъя. За манай энэ удаагийн одоо Монголын түүх хамтран ажиллагчаар Fortus Gym хамтарч ажиллалаа. За Fortus Gym Peace Tower-ын 12 давхурт 1203 тоотод өдрөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Үзэгч та бүхэн маань бие бодож за эрүүл бие голбартай болъё гэх юм бол Fortus Gym-ээр өөрчлөлөөрэй. За ингээд Михаил хаан яа харахгүй одоо энэ 3 том ус өөрлөнд дайрдаг. Яг ийм уулуу цаг дээр байсан бол Сирд одоо болтол Францын засаглал хിവэрэлээ. Загалмайтны дайны үед Сирийг газар нутгийг нь Франкууд ер нь булаагаад авчаад байсан шүү дээ. Кракийн хаан тус гэл тусдаа ингээд байсан ийм асуудал бол байсан. Тэгэхээр яаж ийн мамлюкчууд л эднэрлүү дайрна. Гэвч Мамлюк биднэрлүү дайрахгүй Илхан дайрах байх гэж Сирийн нутаг дээр байсан Сидоны Кракийн хаан Францын одоо эзэмшлүүд нөгөө өөрлөө дайрах гэдэг мамлюктай итгээд Илханаас хамгаалж өгөөч гэсэн тийм тархиа угаалгацсан ч гэдэм үү буруу үзэл бодолд авчихсан ядаргаата тэнцээний хідэн тамплер цэргүүд вэж л дээ. За ийм асуудал бол ер нь болж байла. Гэтэ мамлюкт гоё мэдээ юм шүү, тий. Мамлюкт бол их гоё. Наар чинь юу болсон шүү дээ. Сирийн газар нутгаар дайраад айн шалуутаар очсон шүү дээ мамлюкчууд чинь. Та нартай байлдахгүй, та нарын газар нутгаар дайраад хүлээгүүтэй байлдана гэж очсон шүү дээ. Яг байлдаад очиод ингэж л хүлээгүү цаашаа асуултаа хит бух жанжин байлдаж яхад Францууд гэж нэг юм хит бух жанжны Монголын талын нөгөө нэг сэлгээний акт морьдыг очиж уруудуулж хулгаалаад тийш шүү дээ. Нэг заваа юм болсон шүү дээ. Тэгэхээр унжаага морио сэлгэж чадахгүй, унжаага морьтойгоо байлахаас аргагүй болчдөг. Тэгээд яг тэр маягаараа нэг араб морьтой байлдаж байгаа шүү дээ. Тэгжээс чи Хамааны талын арабууд нь хэд бүхэн талд очсон байж хагаад гинт Султан Кутузаас айц цухтаагаад жигүүр байхгүй болгоод ингээд нэг хэд бүх чинь өөрөө нэг юм асуудал айнжаалуудад болж исэн шүү дээ. Яг энэ Францууд чинь байгаа байхгүй. Гэхдээ мамлюкийн амд байгаа. Михаил хааны бодол нэлээд сайн эргцүүлж байгаад би Алтан орд мамлюк Илхантай аль алинд нь хайрамдах харилцаатай байна. Тиймээс Бэрхийн дүү ногоод нэг охиноо өгмөр байна. За Бэрхийн дүү ногоод Бэрхийн дүү яг төрсөн дүү биш ээ Зүч хааны өөр татвар имээс төрсөн Бавал Баатарын хүү Ногой Баатар. Энэ их мундаг хүн байгаа. Ногоод
би нэг охиноо өгнө. Харин хүлээгүүгийн хүү Ил хаан абгаад 2 дахь охиноо өгнө. За. Ил хаан Алтан ордын дунд би дипломат тэнцвэрийг яг ингэж ил барина гэж хэлжээ. За яасан. Алтан ордонд нэг охиноо өгөөд, том охиноо өгөөд ч гэдэм үү. За Алтан ордонд нэг охиноо өгөөд абгаад нэг охиноо өчөж байгаа байхгүй. Тэр чин зэрэг дайснууд болох уу, худууд болох уу? Асуудал үүснэ. За энэ асуудлыг байлуулахын тулд гэр бүл зохиочж байгаа. За ингээ охиноо өгье гэдэг. Тийм юм болж байгаа. Тэгэхээр энэ нилээн алсыг харсан бодлого байлаа. Харин Женовчууд гэж байгаа. Эртний худал далайчин ард түмэн. Женовчууд Италид байсан. Женов. За орсоор нь хэлье. Генуячууд. Генуячууд. За уул нэг Италиар бол Женова. Женовчууд байхгүй. За Кафа болон Кремийн бус газар худалдаа хийх хэрэгээ Михаил Палилогоос гуйсан байна. Тэр чинь нэг яг уулуус актер байгаа байхгүй. Далайн худалдаа хийх гэсэн юм аа. Крем тэртээ тэргүй Алтан ордны мэдлэлд байгаа болохоор үүнийг Алтан ордны хаантаа ярина, мөнх төмөртөө ярина гэж хэлсэн. Тийм болохоор Женовчууд мөнх төмөрт очиж бараалгасан. Кафа, Кремийн бус газар бид нар худалдаа ийм хийх хэрэгтэй байна. Сарай хот мөнх төмөр хааны ордон. Эрхэмдээцээ. Тантай өрнийн худалдаачид уулзыг нь далайн худалдаачид байгаа болол та. За хэд хонж байгаа юм? Эдгээр бараг 10 хоног таныг хүлээлээ. Орол. Михи. Ихант Михи. За ингээд сөгцсөн. Эх эзэн Чингис хааны удмын алс өрнийг захирч байгаа мөнх төмөр хаан танд бид нар бараалхаж өөрсдийн гэсэн бэлгээ гарын бэлгээ авчирлаа гэснээ автартаалт бурхан минь тэр одоо хуу юу вэ үнэт чулуу ингээл авдраа нүмнэн тавиал дэлгдэг баг. Бэлэг чин таалагдлаа. Хувны зам дээр худалдааны зөвшөөрөл авах гэв. Үгүй. Бид нар хар тэнгисийн зам дээр газар дундын тэнгис дээр л худалдаагаа хийгсэн юм. Дэлхийн ертөнцийг амар амгалан болгож байгаа нь зөвхөн монголчууд та билээ. Тийм болохоор зэрэг танаас монгол хүн дэлхийг захирч байгаа болохоор монгол хаан танаас би гойж байна. Та нар чи хаанаас ирсэн? Бид нар Женовоос ирсэн худалдаач байна. За. Хэрвээ дайн тулаан асуудал болж энэ тэмдэгтээ мөргөлдөөн болох юм бол танаа худалдаачдын амнаас хохирох, эрсдэх бидэнд хамаагүй. Энийг хүлээн зөвшөөрч байна. Агуу хаант маань. Мөн та нараас нэмэлт хүч арын алд дуутахад та нар бусд туслахгүй зөвхөн надад туслах ёстой. Хүлээн зөвшөөрч байна. Монгол хүн дэлхийг захирдаг хөв тавилантай билээ. Тиймээс дэлхийн захирагчийн, ертөнцийг захирагчийн зарилхийг хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл хаана худалдаа хийх гэж байгаа юм? Хар тэнгис, газар дундын тэнгисийн хооронд. Их газараар худалдаа хийх яга болдгүй. Хувны замыг дорнод славянчууд хүлээж авч байгаа. Бид нар хувны зам дээр өөрсдийн гэсэн байр суурь олоход хэцүү. Тэгээд ч хувны замаас бид нар хол байгаа. Одоогийн дорнод Европ, одоо энэ Латви, Литв, одоо энэ Балтикийн орнууд шүү дээ, тухайн үед хуу худалдаалдаг хувийн замтай. Дэлхийн хамгийн алдартай хувь чинь Балтийн хувь байхгүй. Тэр хувны худалдааг бол одоо энэ яаж Балтикийн орнуудын Балтикийн ислам орнууд хийгээд байгаа. Энэ хувь гэдгийг тодорхойлвол үгүй одоо хувь гэдэг одоо нэг юм ургамал одоо биш ургамал гэхээ болио. За ингээд газар доор ингээд модны давирхаа байж тээ тий. Олон жил дарагдаж ягаад ийм гоё өнгөлөг шаргал их гоё төрөл бүрийн өнгөлөг гоё ийм чулуу болчдөг байхгүй. Энэ их үнэтэй. За энийг ч нь олзборлож авна штэ. Тэгээд
энүүгээрээ одоо зүйлт хийдэгч гэдэг юм уу. За тэгээд одоо энэ их тийм чанар материал их юу лээ бас одоо ашигт малтмал мөртлөө бас энэ гоёл чимэглэл дээр ч лөө их тийм маш өндөр хүрдэг одоо мундаг юу байгаа юм л та. Маш сайхан идэл хүн байгаа. Одоо эд хэрэгсэл байгаа юм. Хув гээд. Одоо чулуудсан мод гэсэн үг үү? Чулуудсан давирхаа. Чулуудсан давирхаа. За. Тийм, давирхаа л гэхгүй. Энэ давирхаанууд л ингэж нэгдэж ингэж байгаа л энэ нэг одоо хув болдог. Баалтын газар нутг бол хувны уурхаагаараа бөгөөд хувны илэрц олдц маш сайн. Тэгэхээр эдгээр хувны зам түүхэнд одоо эн чинь торгоны зам гэж байдаг уу? Байдаг. Цайны зам гэж байдаг уу? Байдаг. Тэгвэл хувны зам байгаа. Тэр чинь зэрэг хувны зам буюу хувны худалдааг энэ Балтикийн славянууд хийдэг байсан. Тэгэхээр зэрэг тэднэртэй женовчууд яаж ийн байр суурь булаацлахгүй гээд далаад ингэсэн худалдаа арилжааг бол өөрсдөө хийн. За тэгэхээр яаж ийн өрн дорны худалдааг женовчууд хийж байгаа байхгүй. Ингээд Мөнх Төмөр хаан зөвшөөрснөөр Кримийн бусад газар худалдааны маш том чухал баацтай байр суурьтай болж чадлаа. Кафа Кримийн газрууд дээр женовчууд ингэж. Мөнх Төмөр хаан бол худалдаа арилжааг бол дэмжиж исэн. Тэгээд ч өөрийнх нь эзэн Чингис өвөг эцэг ч гэсэн худалдааг дэмждгээс л хойш. За харин үүгээрээ женовчуудтай худалдаа арилжаа хийж одоо энэ Кримийн хойг дээр худалдаа арилжаа хийснээрээ Ил хаан болон мамлюкчуудтай худалдааны найрамдалтай харилцаа байгуулъя гэж Мөнх Төмөр шийдсэн бол л та. Одоо мамлюкуудтай юу? Мамлюк болон Ил хаантай. Уул нь мамлюктай байлдчих гэхээр бас болохгүй байна. Бэрхэн нэг тал байсан юм. Тэгэхээр чин зэрэг шууд улаан цай байлдаад байх нь хаашийн тийм юм болсон. За ямар ч лсэн Каиртэй найрамдалтай харилцаатай байна гэж бас чухал. Ер нь бол Европчууд харанхуй бүдүүлэг байсан. Тэгээд Исламаас соёл авдаг байсан шүү дээ 13 дугаар зуунд. Исламын 3 том соёл байсан. Багдад, Дамаск, Хорезм. Тэгэхээр чин зэрэг Хорезмыг монголчууд сөнөөгөөд Багдадын зүрхийг монголчууд сух татаа хийцэн. Дамаскийг сөнөөгөө хайцсан. Тэгэхээр чин зэрэг яах юм бэ? Энэ соёл чинь Исламын соёл чинь Египт рүү шилжихгүй юу? Зугтаж шилжсэн. Тэрнээс биш монголчууд Исламын цусыг яаж хольж зүрхэнд нь сүнсийг нь зайлтална. Ёстой айлгаж хийснийг хоёлаа зангаа дээр ярьж л байсан шүү дээ. Хүлээгүй хаа яаж исэн ингэж исэн. Тийм болохоор Исламын соёл чинь одоогоор аврагдахын тулд мамлюк төр л байгаад байгаа. Тэгэхээр тухайн үед Каир бол маш сайн одоо худалдаа арилжаагаар хөгжижсэн. Энэ Каир чинь хамгийн гол нь юу байхгүй бас твийн уулзврын зааг. Гэхдээ уучлаарай Суэцийн сувг байгуулагдаагүй байгаа шүү. Сүүлд хожуу байгуулагдсан. Болоогүй байгаа шүү. Зүгээр яг энэ чинь ойрхон дорндын зааг дээр Каирчуд бол байгаа юм. Одоо мамлюкчуд байгаа юм. За ингээд Ил хаан Абга ямар байр суурин дээр очсон бэ гэвэл цорын ганц найдвартай түнш бол Армян гүрж хоёр юм байна гэсэн ийм шийдвэр дээр одоо очиж байгаа юм. Цорын ганц найдвартай түнш. Одоо мамлюктай ямар нэгэн байдлаар одоо алт уртаа зөрчилдөхгүй юм байна. Мөнх Төмөр байгаа зэгт. Мөнх Төмөр ч өөрөө инхийн гэрээтэй байя гэж бодоод байна. Хэрвээ мамлюктай зөрчилдөх юм бол бид нар яа харахгүй Армян гүржээс л цэрэг татъя гэж ийм бодолтой Ил хаан Абга болчиход байлаа. Тэр өмнө нь 1269 онд Армяны хаан Хайтун за одоо энэ Айн жалуудын тулдааны дарааханда тэнгэрт халсан. Тэгтээ өөрийнхөө хүү Лёд хаан ширээг шилжүүлж өгсөн болохоор Ереваны хаан ширээнд Лё гарч ирлээ. Лё өөрөө хааныхаа тангаргийг өргөхдөө давхар Ил хаан Абгаад үеийн үе захирдана гэсэн тийм тангаргаа өргөж байсан байна. За тэгэхээр Армян Ил хааны талд байна гэсэн үг. За Алтан орд яг ийм байдалтай байж байлаа. Михаил Паллио буюу одоо 8 дугаар Михаил Паллио
өөрийн бутаж охин Ефросиньяг харин ногоод бэлгэлсэн л дээ. За бутаж охин гэдэг чинь яг өргөмжилсэн хатнаасаа биш. Бас нэг татвар имээсэй ч юм уу. Гаргасан охиноо ингээд төрүүлсэн. Харин ногоо бол өөрөө Европ руу орох бодолтой хүн байсан байна. Ногоо 1279 онд Хувлаа сүн улсыг эзэлж байх яг энэ үед ногоо өөрөө Балгаардх асуудлыг одоо шийднэ гэж Мөнх Төмөр хаанаас зарлиг авахар болсон байна. Балгаардныг тамаач үлдээчихэд байгаа шүү дээ. За ингээд ногоо нэг Бизантийн хааны охиныг өөртөө авч суучаад өөрөө цэрэг татчихсан байна. За энэ Ярославлаас цэрэг татлаа. Тэдэн цэрэг татъя. За тэр Черногорийнхан. За тэгээд Рязаныхан. За Суздалийнхан, Владимирийнхан, Новгородынхан, Киевийнхан. Тэдэн цэрэг татна гэдэг одоо ингээд энэ чинь одоо цэрэг татчих штеп. Энэ цэрэгээ ногоо өөрөө командлан Европ руу дахин явах хэрэгтэй боллоо гэдгийг хэлсэн байна. Сараад Мөнх Төмөр хааны өмнө. За дүү минь. Би өөрийнхөө дээдс болох Зүч хаан, Бат хаан нарын хүсэл мөрөөдлийг биелүүлэн чамайг алс өрн зүг рүү явуулж байна. Балгаар дахь, Унгар дахь, одоо Мажар дахь, Серб дахь асуудлыг шийдсэгцэл. Ойлголоо хаан ах минь. За ингээд Мөнх Төмрийн тушаалаар Европод ирлээ. 1280 он. Урмын Трансилвани. Алтан ордны жанжин ногоо биднэр лөө ирж байгаа юм байна. Одоо бид яах вэ? Олон жилийн өмнө тэд нар яваад өгчихсөн. Одоо дахиж ирэх цаг нь болсон болол та. Арай гэж сэргэм байгуулсан өрмийн усаа бид нар тэгээд хамгаалахаас өөр арга байхгүй шүү дээ. Тэр үед Андруу хааны үед бид нар Дунай хүртэл цухтааж ирсэн. Энэ удаа би бол зүхтаахгүй гэж бодож байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ эзэн хаан минь? Трансилвани алдах юм уу? Бид нар яах вэ? Пешт рүү илч явуулах уу? Мажарууд бид нар тус болох уу? Ногоо бид нар дээр ирж байгаа. Гэвч бид нар хоорондоо бас зөрчилдөөнтэй байна. Энэ зөрчилдөөнтэй байхад алтан ордны жанжин бид нар дээр ирдэг нь хамгийн том гарц. Одоо бид байлтахаас аргагүй. 1280 он ногоо өрмийн хил дээр үрж ирсэн байна. Энэ дээр ч н олон жилийн өмнө их жанжин сүбэдэ миний өвөөгийн ач нар Ахмад хүүд энэ ч ярьж ирсэн. Гуйг хаан ч гэсэн энэ ч байршиж исэн газар. Тэгэхдээ хаан болоогүй байх та энд бэглэлтэй байгуулж исэн газар. Тэгэхээр өрминийг өөрийн мэдлэлд оруулснаар Карпатыг бид нар бүрэн хянах болно. Алтан ордны их хаан Мөнх Төмрийн зарлигийг биелүүлээ. Урагшаа. За давхлаа. За ингээд өрминд ороод бом байлтаа болгонтер. Ингээд ногоо 1280 онд өрминийг түвэж. Ингээд өрминийг түгээгээд өрмийн ч зүхтж яхад араас нь хөөж намнаж тааралцсан хот болгоноо дээрэмдэн хүмүүсийг олзож эхэллээ. Ерөөсө хөгшөд хүүхэд бүгдээрээ зүхтж эхлэв. Тэр жил Монголын эзэнт гүрэн буюу татарууд хурж ирээд л өрминийг түвээж исэн шиг хувь тавилан дахиад давтагдах нь нүү. Энэ ямар учиртай болов? Түүх давтагдана гэж бас байд юм болов?
ногоо өрмөнд түвэж 1280 оны хаврын тариулралд Трансильваныг эзлээд авах нь тэр. Би бол Чингис хааны шууд удмын ухсааны хүн. Одоо надтай хинж маргахгүй. Би Зүч хааны ач юм чинь. Энэ газар нутгийг би өвөг эцгийнхээ өндөр өвөг эцгийнхээ зарилгийг улам өргөжүүлэх болно. Тиймээс Трансильванд цэрэгээ бэхжүүл. Бид одоо дараад нөшөө цаашаа ахна. Сербийн хаан тус ч гэсэн биднэрт саад болж байгаа. Би ариун ром хүртэл давших болно. Ариун ромыг ч эзлэнэ. Яагаад вэ гэвэл бидний яваад өгсөний дараа олон жилийн өмнө бидний өвөг дээдс Ахмад хүүдийн аяндаа их хаан Далай хаан өгөөдөг тэнгэрт хайсны дараа гинт зогссон. Гэтэл Польшийн хаан тус, Бохемийн хаан тус, Мажарын хаан тус, Сербүүд бүгдээрээ дахин сэргэн засварлаж өөрсдийгөө байр суурь олсон байна. Эдгээр чинь бүгдээрээ л бууж өгье алб татвар төлье гэж байсан. Томилсон тамаачийг ч гэсэн хөөж исэн. Тийм учраас жинхэнэ эзэн чинь ирлээ хэмээн би ойлгох ёстой боллоо. Тийм учраас одоо биелэгдээгүй зарилгийг би биелүүлэх болно. Би франк хүрнэ. Та тушаалаа буулгана уу? Ногоо эзэнтэй. Зүч хааны ач. Ногоо. Трансильванд төлгөө босрууллаа. Одоо Мажар руу буюу Унгар руу мөн Болгар руу халтна. Бүхэл үйл ажиллагаагаа зохион байгуулад Алтан ордны Монгол гэсэн нэрээр дахин Европод монголчууд хурж ирэх нь. Бид одоо дараад нь хаачих вэ? Мажарт халтна. Мажарыг тэгээд хэн удирдах байгаа юм бэ? Туршуул явуул. Мажарын хаан хин? Тэр болгоны судал. Ногоо эзэнтэй. Энэ таныг бид нар өнөөдөр Урменийг Трансильваныг өөрийн мэдэлд оруулахад цаашаа зүхтаасан румынчууд зүүн Европын энэ усудаа мэдээ өгсөн байна. Урменийг 4-р Владислав удирдах байгаа юм байна. Сесте яасан юм? 4-р Бэла хаан тэнгэрт олон жилийн дараа тэнгэрт хайсны дараа Сесте, 6-р Сесте хэсэг хугацаанд хаан байж байгаад нэг бодлого хүнд өвчнөр өөд болсон байна. Сестегийн ачхүү 4-р Бэла хааны тач 4-р Владислав удирдах байгаа. Хэр зэрэг ир зөрөгтэй юм. Их омог зөрөгтэй. Болгарт мана тамаачуудыг холдуулсан хүн хим. Иштван. Болгарын хаан Богдан Асинын яасан. Мэдээж хэрэг Богдан Асинын Богдан 2-р Асинын Болгарын хаан тухайн үед их жанжин сүбэдэд байлдж явж исэн. Таны ах Баттаач орд тоож байлдж явсан. Одоо Иштван Асин Болгарыг удирдах байгаа. Би тэгвэл Мажар, Болгар, Серб рүү бүгдээрэнд нь алтна. Их зэргийг бихэл сараа руу илч явуул. Мөнх Томор хаанаас нэмэлт хүч авъя гэж хэлүүлж байна гэж хэлээрэй. Ойлголоо. Хаан хүн аа. За одоо ингэж. За ингээд ер нь бол буцаа Европ руу орч тий. Буцаад Европ руу орч. Уул нэлээд авцсан байсан газар нутаг. Тий. Нөгөө хэд нь бослог гаргаад тамаачийн хөөгөөд буцаад дахиад өөрсдөө эзэн суугаад ингэ явчихаар тэгээд тэнд дайрч орсны хэрэг баг байна уугүй юу? Нэг бодлоо. Нэг бодлоо юу? Тий. Эзэлж авсны нэмэр гарах нь уугүй юу баг. Гэтэ бас яг буцаж орж байгаа нь бас та өвг эцгийнхаа үйлрийг үргэлжлүүлж ийнэ гэж харах уу? Одоо зориг руугаа эргэж харж мөрнөөс хойш
баруун зүг морин төрөө хүрэх газрыг зүчин хүүхдүүд автугай. Их эзэн хааны гэрээс. Тэгэхээр энэ гэрээсийн дагуу явах юм бол ногоогийн хэлж байгаа зөв үү? Тийм шүү дээ. Бараг Атлантын далай хүрэх гээд явна шүү дээ. Явна. Гренланд хүрж болох уу? Болно шүү дээ. Исланд хүрж болох уу? Болно шүү дээ. Яг. За ер нь бол тийм байна. За ингээд үзэгчтэй бидэнтэй хамт байсанд баярлалаа. За энэ удаагийн нэвтрүүлгийн төгсгөлд хамтран ажиллагчаар Fortus Gym хамтж ажиллалаа. За үзэгч та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, шеэр, subscribe заавал дараарай. За ингээд мөн энэ доор гарч байгаа дансанд биднийг дэмжиж сэтгэлийн багахан тусдам явуулахыг бас одоо хүсэж байна. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг нь хүрээд өндөрлөөд дараагийн нэвтрүүлгээрээ эргэн уулзтлаа. Баяртай. Фитнес бол зөвхөн булчин биш. Энэ бол таны эрүүл амьдралын хэв маяг.